МСС Coca-Cola компани үйлдвэрийн цэвэрлсэн хаягдал усыг амгалан дулааны станцын технологийн хэрэгцээнд дахин ашиглаж эхэллээ. Ийхүү технологийн хэрэгцээний усны 40%-ийг МСС Coca-Cola компанид бүрдүүлэх юм. Энэ нь нийт 120 мянган метр куб ус юм байна. За ингэснээр жил бүр 600 мянган хүний нэг өдрийн усны хэрэглээтэй дүүцгүүц газрын доор усны нөөцийг хамгаалах ач холбогдолтой байна. МСС Coca-Cola компани усны их усүрийг хамгаалах зорилгын хүрээнд хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийг салбартаа анхдагч болж 2010 онд нэвтрүүлсэн. Тус байгууламж нь хоногт 2000 тонн хаягдал ус цэвэршүүлэх хүчин чадалтай. Иймд гүний усны хэрэглээг бууруулах, хэрэглэсэн усыг цэвэрлэх, цэвэрлснээ дахин ашиглах тойрог эдийн засгийг бий болгох боломжтой болжээ. Бид жилийн өмнө анх энэ төслийг хэрэгжүүлэх санамж бичиг зурсан. За Дэлхийн банк болон Байгаль орчин уур амьсгалын яамны санаачлагаар 2020 оноос хойш энэ боломжийг судалж явсан. Тэгээд жилийн өмнө санамж бичиг зурсны дагуу бид жилийн хугацаанд энэ төслийг хэрэгжүүллээ. Нийтдээ бол 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг МСС Coca-Cola компани өөрөө бие даан хөрөнгө оруулалт хийлээ. Тэгээд энэ хугацаанд бол одоо шугамыг дамжуулах, тараасыг тохирох, за тэгээд технологийн нийцүүлсэн одоо шүүлтүүрийн системийг сонгон шалгаруулж хөрөнгө оруулалт хийж одоо байршуулах, суйрлуулах ажил гэдэг ийм ажлууд төслүүд явагдсан. За ер нь төслийн техникийн үйл ажиллагаа бол яг олон улсын стандартын дагуу хийгдлээ. МСС Coca-Cola компанийн цэвэрлсэн хаягдал усыг амгалан дулааны станцын технологийн хэрэгцээнд ашигласнаар өргөх бүр тухтай амрах боломж бүрдэж, цаашлаад Улаанбаатар хотын усан хангамжийн доктортой байдал бодитоор сайжирч байгаамаа. Хаягдал усыг нөөц болгон ашиглаж буй энэхүү жишг нь зөвхөн хоёр байгууллагын хамтын ажиллагаа төдий бус ирээдүйн мянган хүүхдийн үндэсний усны баталгааг хамгаалж байгааг онцолж байлаа. Хоногт 500 мянган метр куб ашиглажсэн усыг юуруу өгч байна. Дулааны станц руу өгч байна. Энэ нь 500 метр куб гэдэг нь байна 500 мянган литр ус буюу нэг хүн хоногт 200 литр ус хэрэглэдэг гэж бодох юм бол 2500 хүний хоногт хэрэглэх усыг бид нар хэмжиж чинь гэсэн үг юм. Хаягдал усыг зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламж, цэцэрлэг түрээлэнгийн услага зэрэгт ашигладаг. Цаашид үйлдвэрийн цэвэрлсэн хаягдал усны хэрэглээг нэмж, гүний усны нөөцийг хамгаалахын тулд МСС Coca-Cola компаниас 5 дугаар сарын 15-наас 9 дугаар сарын 15-ны хооронд байгууллагууд ус авах бүрэн боломжтой болжээ.